Улсын хурлын хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай түүнтэй холбогдох бусад хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж үг хэлэх гишүүд гараагүй тул дээрх хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байнгын хорооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн бурмаа танилцуулахаар болсон. Үүний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийн мөн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан улсын хурлын гишүүн Лүндэ Жанцан, Оюун Баатар нар асуулт асууж хариулт авсан юм а. Ингээд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолоор тус бүр санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн Баян Сэлэнг танилцуулахаар болсон байна. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг мөн өнөөдрийн хуралдаанаар хийлээ. Хуулийн төсөлтөд холбогдуулан асуулт асууж үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.